Монгол Улсын ерөнхийлөгчийн урилгаар ажлын альчлалд хийсэн Япон улсын ерөнхий сайд Шинзо Абе Төв Азийн орнуудад хийх альчлаа манай улсаас эхлүүлсэн юм. Монгол орнд 4 цаг гаруй сад хугацаанд хоёр орны стратегийн түншлэл харилцан хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж байгааг нотолсон уулзалт хэлэлцээрээ хэллээ. Түүний хувьд 2013 онд манай улсад анх альчилсан бөгөөд энэ удаа дахин альчилсан нь Япон улсын ерөнхий сайд нарын түвшинд Монгол улсад 2 удаагийн альчлал хийсэн анхны тохиолдол төдийгүй Эгт олон улсын ерөнхий сайд нарын хувьд мөн анхных болж байгааг албаныхан онцлон тайлбарлаж байна. Шинзо Абе альчлалынхаа эхэнд Монгол улсын ерөнхийлөгчийн өргөнд зочилсон нь анх удаа гадаад орны ерөнхий сайд түүний гэрт зочилсон явдал боллоо. Үүнээс өмнө Монгол улсын ерөнхийлөгч Шинзо Абегийн гэрт зочилсон анхны гадаад улсын төрийн тэргүүн байсан бөгөөд хоёр улсын хувьд улс төрийн найрсаг харилцаагаа нотолсон явдал ажээ. Шинзо Абе энэ хугацаанд Монгол улсын их хурлын дарга ерөнхий сайд нарт уулзалт хийсэн юм. Мөн үеэр хоёр улсын засгийн газрын харилцаа ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монголын талаас гадаад иргэн сайд Пүрэвсүрэн, Японы талаас Монгол улсад зугаа онц бөгөөд бүрийн эрхэд элчин сайд Таканер Шимүзэнаар гар үсэг зурв. Монгол-Японы стратегийн түншлэлийн харилцаа хамтын ажиллагаа бүхий салбарт өргөжин хөгжиж идэвхжиж ирсэн. Ерөнхий сайд Шинзо Абе 2013 онд манай улсад ажиллах үеэрээ эрч нэмэх санаачлаг болоод хоёр орны харилцааг нэгдүгээрт эрх чөлөө ардчлал, хоёрдугаарт инх тайван, гуравдугаарт харилцан туслах гэсэн гурван үзэл санааны дагуу бэхжүүлэн хөгжүүлэх санал дэвшүүлсэн нь хоёр улсын стратегийн харилцаа бэхжүүлэх, хамтын ажиллагаа үргэлжлүүлэн хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан гэж бид үздэг. Энэхүү санамж бичигт эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хэд хэдэн асуудлыг тусгажээ. Энд мэдээснээр 5-7 он зүүн өмнөд хэсгийн төмөр зам байгуулах, холбогдох дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүдэд хамтран ажиллах тухай оруулжээ. Энэ одоо төсөл хэр зэрэг үр дүнтэй байх вэ? Эдийн засгийн хувьд бол одоо ямар өрөөрчтэй байх вэ гэдгийг энэ 12 сард багтаагаад Японы тал одоо өөрийнх нь талаасаа бий дагаад ийм одоо feasibility study гэж ярьдаг. Техник эдийн засгийн үндэслэл, банкны одоо bankable study гэдгийг нь бол хийхээр ингэж бол энэ хамтарсан санамж өвчтөр бол одоо тусгаж ингэж гарын үсэг зурлаа. Энэ бол эргээд бас одоо энэ 5-7-ын ашиглалт. За одоо манай төмөр замын хөгжилд бол чухал одоо ийм үүрэгтэй юм аа гэдгийг бол хэлмээр байна. Мөн шин баригдаж байгаа олон улсын нисэх онгоцны буудлын менежментийн бэлтгэлд Японы туршлагыг судлаж хамтран ажиллах талаар талууд ярилцсан байна. Түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, хоёр үр шаттай төслийг хамтран хэрэгжүүлэх төслийн дэмжлэг авахар ярилцаж тохиролцсон төдийгүй банкнуудын доктортой байдлыг хангахын тулд Японы банктай хамтран ажиллах тухайч талууд санал солилцжээ. Үүгээр зогсохгүй 2020 онд болох Токиогийн Олимпийн бүтээн байгуулалттай холбоотой ажиллах хүчин нийлүүлэхэд Монгол улс бэлэн байгаагаа энэ үеэр илэрхийлсэн гэв. Мөн дүүнчлэн улс төр аюулгүй байдлын сарвлаар яриа хэрэлцээл хамтын ажиллагааг улам идэвхтэй улагшруулалт хараад санаад нэгдсэн. Эдийн засгийн салбараар Монголын тодорхой мөн тууштай эдийн засгийн бодлоготойгоор өөрийгөө дэтгэсэн хөгжлийг биелүүлэхийн төлөө Япон үргэлж хамтран ажиллахыг дамжуулсан. Японоос Монгол улс эдийн засгийн бие даасан чадвартай болоход дэмжлэг үзүүлж ирсэн. Энэ удаад ч мөн хамтран төсөл хэрэгжүүлэх замаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэлэлцээрийг амжилттай хийлээ гэж талууд өгнөж байлаа. Өнөөдөр гэхэд Монгол улсын их хурлаар хоёр орны эдийн засгийн иж бүрэн түншлэлийг амжилттай хэрэгжүүлэхэд түлхэц болох хууль эрх зүйн орчныг баталгаажуулсан чухал хуульдаа баталлаа. Ингэснээр он гаргаад гэрээ бүрэн утгаараа хэрэгжих үйл явц эхэлнэ. Ийхүү Япон улсын ерөнхий сайд богино хугацаанд манай оронд ажиллахдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд ахиц авчрах чухал яриа хэлэлцээрийг хийж хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад буцлаа.